Оройн төр хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид улсын их хурлын дэд дарга Булган Туяаг ураад байна. Тэгэхээр одоо цар шин өнгөрөөд одоо Мартин 8 ингээд олон баяр давхсан өдрүүдийн араас улсын их хурлын одоо хаврын чуулган эхлэх гээд одоо та ажил ихтэй байгаа бох. Тэгэхээр хаврын чуулганы бэлтгэл ажил ер нь аль түвшиндээ байна? Хаврын чуулганаар хэлцвс нэлээдгүй асуудлуудыг засгийн газраас өргөн барьж, зарим нь баригдсан байна. Зарим нь бол сая намрын чуулганы эцээрээс баригдсан хуулийн төслүүд байсан. Сая энэ чуулганы завсарлагын үеэр ажлын хэсгүүд голцоо одоо нэлээдгүй ажиллаа. Би ч гэсэн бас хэд хэдэн хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа хүний хувьд ажлын хэсгийн хурлуудаа зохион байгуулах, за ингээ яам тамийн газруудаас мэдээлэл авах гэдэг бас нэлээдгүй завгүй цаг бай. Хэлцгээр төлөвлөсөн тэр асуудал жагсаалтанд орсон асуудлуудаас гадна бас тий одоо энэ төсвийн тодтол хийх үгүй юу гэдэг ийм эргэлзээ хүлээлт үүсэж байна л да. Ялангуяа энэ он гарсаар одоо экспортын орлого буурчлаа, нүүрсний үн буурчлаа. Тэгэхээр төсвийн орлого яг төлөвлөсөн хэмжээнд байхгүй тасрах магадaltaй байгаа учраас тодтол хийх шаардлага байна уугүй юу гэдэг дээр та бас сангийн дэд сайд байсан хүний хувьд ер нь юу гэж харж байна? За төсвийн тухайн хуулийн дагуу төсвийн тодтол хийх гол дөрвөн шалгуур үзүүлэлт байдаг. Төсвийн хөрийн орлого тасархаар бол. За гэхдээ одоо бол 1 2 3 гээд нэгдүгээр улирлын статистик том мэдээлж гэсэн гараагүй шүү дээ. 3 дугаар эхний улирлынх бол 4 сарын дундуур гарна. Гэхдээ 1 2 3 сард бол ерөнхийдөө манай угаасаа экспортын хэмжээ харьцангуй бага байдаг. За манай цагаан сар болдог, хятадын цагаан сар болдог, уул уурхай, барилга гэдэг олон салбарууд бол оны эхний 3 сард бол ерөнхийдөө эдийн засаг бол орлого олохоосоо илүүтэйгээр гаргадаг цаг багтдаг. Яг л тэр үеэс маань цагаан сар болно, гадаад валютгаа нэлээд гадагшлан гэх мэтчлэн. За ингээд эдийн засаг бол 4 сараас л идэвхжиж эхэлдэг. Барилгын сезон эхэлнэ, уул уурхай экспорт нэмэгдэнэ гэх мэтчлэн. Тэгэхээр үүнээс хамаарч ижил хэрвээ эхний 3 сарын орлого одоо огцом тасарсан. За ингээд одоо энэ чигээр явах юм бол төсвийн орлого бүртгэргүй нөхцөл байдал үүсэх юм бол төсвийн тодтголын асуудал мэдээж ярина л да. Тэгэхээр яг өнгөрсөн жилийн яг үдид бол төсөв бол бараг 500 орчим төгрөгийн ашигтай гарч ирсэн шүү дээ. Тэгтэл энэ жил бол бүр эсэргээрээ 500 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хооронд бас нэг их найдын орлогын зөрүү ажиглагдаад байна л да. Энэ дээр ер нь эдийн засгч гэсэн ер нь төсөв тодтгол хийх цаг нь болж гин гэдэг ийм сануулгыг өгöd байгаа юм л да. Энэ дээр их хурлын түвшинд ярьж байгаа юу? Мэдээж яг л саяны тоон зүйлтүүдээ л харж таарах баг. За хэрвээ одоо дэлхийн төлөв байдал, нөхцөл байдал их өөр болох юм бол одоо үнийг хэлэхэд бид нар чинь Америкийн ерөнхийлөгч ямар гадаад бодлого зарлах гэдэг нь гэдгийг л бүгдээрээ хараа сууж штэ. Тэгэл хоёр улстайгаа 25% тариф тавина гэлдэгжсэн сая болохоор боллоо. За хятадтай бол нэлээд олон бараа бүтээгдэхүүнүүд дээр тарифын нэмжлээ. Хэрвээ энийгээ дагаад хятадын эдийн засгийн өсөлт бас харьцангуй гайгүй байх юм бол бидний хувьд бол манайх экспортлоод бид нар хятадын нийт импортын 0 бүхэл 0 хэдтэл байдаг шүү дээ. Тэгэхээр манай дээр ирэх шууд ус нөлөөлөл нь бас харьцангуй бага байхгүй. Зөвхөн талтай харьцангуй бага. Харин тэгвэл бид нар зөвхөн одоо хамгийн харах хэрэгтэй зүйл нь энэ одоо дэлхийн худалдааны дайн гэдэг байгаа энэ маань шууд бусаараа хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь юу гэж харж байна гэдэг. Тэгээ одоогор бол хятад бол том эдийн засаг учраас энэ бол манай эдийн засагт гайгүй гэсэн ийм прогноз гаргаад байгаа шиг байна. Тэгэхээр Трампын одоо тарифын бодлого нь бол хятад улсад ялангуяа тэр гангийн экспорт нь багасах, үүнийгээ дагаад гангийн үйлдвэрлэл буурангууд одоо Монголоос авах тэр одоо эрчим хүчний нүүрсний одоо бас импорт ч гэсэн эрс багасах юм төлөвтэй. Энэ дээр ер нь манай бодлого бас яаж цаашдаа одоо уйлдуулах шаардлага гарах вэ? Хэрвээ орлого ингээд тогтцом тасарх юм бол бид нар төсвийн тодтол хийгээсээр арга байхгүй. Яг тэгвэл энэ жил нэгдүгээр за одоо хүмүүсийн цалинг бол 1 сарын 1-ээс нэмээд эхэлсэн төрийн албаа шүү дээ. За үүнийг бол бид нар бууруулах боломж байхгүй. Одоо тэтгэврийн нэмэгдлийг бид нар хийцэн одоо тэгэхээр энэ бол бас л одоо боломж байхгүй. За хамгийн чухал зүйл нөгөө том тендерүүд зарлагдчих эхэлнэ тийм ээ. Тэгэхээр одоо нэгэнт хувийн хвшил тендер зарлааг ирээ байгуулчих юм бол дараа нь үүний цуцлахад хүнд учраас санхүүжилтад нь гарах хуулийн дагуу гарахаасаар аргагүй болох учраас хамгийн одоо бас юм зарталтай зүйлүүд үл яг энэ болж эхэлдэг. Төсөв бол ер нь 24 онд сая бол ингээд 25 онд энэ төр бол ер нь огцом нэмэгдсэн шүү дээ. Бараг 10 их найдаар нэмэгдсэн үү? Эхний тодтолоор 5 орчим их найдаар нэмэгдээ. Дахин өргөн баригдахдаа эхний төсөв өргөн баригдаад 20-оос өмнө бол дахиад 5 их найд. Өөрөлдвөл нэг жилийн дотор 10 их найдаар нэмэгдэр байсан. За ингээд ерөнхийлөгч хориг таад дахин өргөн барихдаа нэг ахиж 3 их найд орчим төгрөгөөр нэмэгдүүлэхээр
төсөв өргөн баригдсан. Гэхдээ хүүхдийн мөнгө гэхэд хүн амын өсөлтийн дагаад 100 сая төгрөгөөр яг одоогоор явлаач гэсэндээ жилээс жилд нэмэгдэж идэг. Өсөлтөд хүн амынхаа шин төрөлтүүдийг дагаал тийм ээ. Тэгэхээр яг үүнийгээ дагаал одоо зарцуултууд бол гарч л таараа инфляц өнөөдөр бараг 2 оронтой тоонд хүрсэн байгаа цаг үед төрийн албаа агчид ахмадын тэтгэврийг бид нар инфляцтай уялдуулад нэмэгдэж л таараа. Одоо хэрвээ төсвийн тодтол хийх юм бол бид нар хасах ёстой зайлшгүй шаардлага үүсгэх зүйлүүд нэх юм бол нэгдүгээр яамд дээр урсгал зардлууд гэж бас нэлээдгүй баг. За эдгээр бол багаснаа гэсэн. Бусдаар гүйцэтгүүлэх ажил сая төсвийн тодтолын хүрээнд нэлээдгүй шүүмжил давуулсан шүү дээ. Их нэмэгдлээ гэл за энэ. За дээрэс нь хөрөнгө оруулалтууд. Гэтэ одоо хөрөнгө оруулалтуудаас аль хэсгээс нь багасгах шинээр эхэлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс багасгах юм уу? Эсвэл өмнө нь явж байгаа төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтүүдийг багасгах юм уу гэдэг асуудал үүснэ. Одоо шаардлагатай бол энэ төсвийн тухайн хуулийн дагуу төсвийн тодтол хийхээс аргагүй болно гэсэн. Та хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд байх үед ялангуяа энэ цалин тэтгэврийн нэмэгдэл болон халамжийн бодлогыг зэгслэх асуудал дээр бас нэлээд анхаарч явах гэсэн. Гэхдээ инфляц одоо баг нэлээд олон хувиар нэмэгчээд байхад чинь цалин тэтгэврийг дөнгөж 6% нэмээд байгаа нь дэндүү хангалтгүй чамлалтай байна гэдэг ийм шүүмжлэл гараад байна. Энэ дээр та юу гэж харж байна? Манай иргэдийн зүгээс яг энэ цалин тэтгэврийн нэмэгдлийг ярихаар яг хоёр үзүүртэй зөвшөөрөх болчихсон. Зарим нь нэмэхээр бараг яах гээд одоо нэмээд идэгэн тэгэх юм бол юмны үн дагаал нэмчин штэ гэсэн бас тийм шүүмжлээд би одоо 2 ч удаа сайд тогтой цалингийн нэмэгдлийг улсын хурлаар орж батлуулаад олон нийтэд одоо ингээл хэвлэл мэдээлэл олон нийтэд яриа өгөхөд 23 оны 7 сард за дээрэс нэмээд бид нар 24 онд төрөл бас нэлээдгүй огцон нэмэгдлүүд хийсэн шүү дээ. Үндсэн цалин 8% нэмэгдээд дахиад хөдөө орон нутгийн нэмэгдлүүд 20-оос 40% нэмэгдээд за ингээ үндсэн цалин нэмэгдэхээр бусад нэмэгдлүүд байдаг. Яг нөгөө процентлоод нэмдэг. Тэгээ одоо хэдэн жил доктор сургалтад ажиллах юм бол 3 жил 5 жил орон нутгийн доктор сургалтад ажилсны нэмэгдэл, цолын нэмэгдэл гэх мэтчлэн эдгээр нэмэгдлүүд нь бүгдээр ингээ дахиад давхартаад нэмэгддэг. За манай зарим төрийн албан агчдын цалин бол 23 оны 7 сарын 1-ээс ахвал ингээд 24 оны 1 сарын 1-ний нэмэгдлийг тооцоод аваад үзэхэд бараг 2 дахин нэмэгдсэн төрийн албан агчид ч байгаа. Гэтэл нөгөө талдаа манай ахмадын тэтгэврийн асуудал бас яг адилхан. За бид нар ахмадын тэтгэврийг бид нар ч гэсэн одоо шимтгэл төлөгч жил болгон л бид нар төлж байгаа шүү дээ. За харамсалтай нь хүмүүс яагаад бухимдаад байна вэ гэхээр энэ сангийн менежмент буруу байснаас л бухимдаад байгаа. Тэрнээс ч дундаж монгол хүнийг дунджаар 25 жил одоо шимтгэл төлж байна. За манай шимтгэл төлөгч төлөө тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн 45 орчим хувь нь ямар нэг хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгож байна. За ингээд эрэгтэй хүн бол одоо монгол хүний жил дундаж насл жилээс 3 сараар нэмэгдэж байна. Эрэгтэй хүн бол нийтдээ нэг 16 жил за эмэгтэй хүн бол дахиад нэг 20 гаруй жил дунджаар тэтгэвэр авч байна. Энэ бол дахиад цаашаа нэмэгдэнэ. Тэр өнөөдрийн болтол бид нар саяхан энэ шинэ нийгмийн дадлын багц хуулийг 23 онд одоо сайд тогтоо би бас батлуулаад 24 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За танаас өөрөө ч авч байгаа тэтгэврийн шимтгэлийн 17% 2%-ийг энэ оноос ахуулаад гэдэг өнгөрсөн одоо 24 оноос ахуулаад 2%-ийг нь за бүгдээрээ ерөөсө хуримтлалыг яг ботоор мөнгөөр үүсгэж эхэлье. 2% нь гар хүрхгүйгээр мөнгөжүүлж эхэлье. Тэгээ ингээд эдийн засгийн боломжоор энэ жил 2%, тэгээ дараа жил 4%, тэрний дараагийн жил 6% гэж жагаад одоо нэг хэдэн жилийн дараагаар бидний төлсөн бүх шинтгэл ийшээгээ мөнгөчүүд эхлэх юм бол одоо би яг ороод өөрийнхөө банкны данс шиг ороо шалахад миний одоо дансан дээр яг бодит мөнгө байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ миний дансан дээр бодит мөнгө байж эхлэх юм бол би тэрүүнийгээ тэрвтэл барьцаалаад зээл авах хэрэг хүртэл үүсэх хэрэгтэй. Гэтэл одоохондоо тэр чинь хоосон бичлэлт байгаад байна. 94 оноос хойш нийтдээ шимтгэл төлөгчдийн одоо ингээд бичлэлт хийгээл ийшгээ тэтгэвэр болгож гаргаад байсан учраас өнөөдөр бараг 27.8 их найдын бичлэлт үүссэн. Үу за. Одоо нийгмийн даатгалын сан бол 1.4 их найд төгрөгийн алдагдaltaй байна гэдэг ийм мэдээлэл байна. Цаашдаа бараг ингээд 2-3 их найд болж өсөх магадaltaй гэдэг юм л да. Тэгэхээр энэ алдагдлыг уул нь багасгахын тулд ер нь ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь үе үеийн засгийн газруудын нийгмийн даатгалын сангийн мөнгийг өөрсдөө дураараа захиран зарцуулснаас болоод энэ сан одоо ийм алдагдaltaд хүрчвүү гэсэн ойлголт байдаг л да. Тийм болохоор бид нэр сая хуваарлтын тогтолцооноос ерөнхийдөө хуримтлалын тогтолцоор орлоо. Тэгэхээр хувь хүн болгон өөрийнх нь төлсөн хэмжээгээр л яг банкны хуримтлал шиг буцаага тэрвнийг авдаг тогтолцоор бид нэр орсон. 79-94 оных болохоор юутаагаар сонголттойгоор байхаар гихмтчлэн 5 жилийн дунджаараа үгүй юу. Гэтэл зарим хүмүүс бол яг энэ нөгөө 5 жилээс сонгож авдгийг буруугаар ашиглаад огцон мөндөр төлөөд дараа нь тэр өөрөө тэтгэврээ тогтоолгодог. Тэгэхээр жишээлбэл дундаж хүн 25 жил ажиллаж байгаа. Өөрөлдвөл байгууллагаас гадна өөрөө нэмж төлөөд байна гэсэн. Тийм, эсвэл хувийн байгууллага дээр очивол
одоо энэ үнийг буруугаар ашиглаад байгаа байхгүй энэ тогтолцоог. Одоо 20 жил баг төлж явж ирсэн аа. Сүүлийн 5 жил ногцсон өндөр төлөл. Одоо бол тийхгүй болно гэсэн. 20 жил нь би баг төлөөд 5 жилд нь би өндөр төлсөн бол миний төлсийг бүгдээрингийн нэмж ягаад хуримтлал гэж тооцоод дараа нь миний амьдрах хугацаанд хуваачаар би өөрөө 20 жил баг төлөөд 5 жил өндөр төлсөн ч гэсэндээ нэмээд хуваахаар тэр чинь багал гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо энэ дараагийн сайд их хамгаалалтын сайд бол энэ 5 жилээр тооцох биш 7 жилээр тооцох одоо саналыг удахгүй улсын хуралд одоо оруулна гэд яриад илээ л дээ. Энэ дээр юу гэж харж байна? Сайн нэг хэсэг 7 жил болсон. Тэгсэн одоо та хүн санаж байгаа бол зарим их хурлын гишүүд энэ шудраг ус гэд бахан тэмцсэн. За энэ нь яг үнийг хэлэхэд одоо шударгаар төлсөн энэ бидний дундын тэтгэврийн сангаас одоо жишээлбэл жирийн багш хүн бол жирийн эмч хүн бол 7 жил 5 жил нь бараг л адилхан битэг. Энэ хугацааг уртсах тусам олон жил өндөр төлөх хэцүү болж эхэлдэг. Тэгэхээр энэ бол нөгөө бидний дундын сангаас нэг хэсэг хүмүүс энэ тогтолцоог буруу ашиглаж худлаа нэг бодлыг мэдүүлж өндөр мөнгө аваад байгаагаас сэргийлэх гэсэн алхам. Одоо ялангуяа энэ тэтгэврийн тогтолцоо, халамжийн тогтолцоо энэ бол ус төрсөн сэдв ерөөсөө биш. Ус төрчид энэс хувь оноо авах гээд ингэж байдаг байхгүй. Тэгэхээр цаашдаа бас ингээд тэтгэврийн насыг ер нь жил болгон 3 сараар нэмээд явъя гэдэг ийм саналыг бас засгийн газар оруулж ирэх тийм мэдээлэл байна л да. Тэр энэ ер нь одоо ингээд Монгол хүний дундаж нас одоо ийм хангалттай биш байхад яагаад ингээд тэтгэврийн насыг улам хойшлуулад байгаа юм бэ? Олон одоо 20 30 жил ингээд нийгмийн даатгалын шимтгэл төлцсөн мөртлөө тэтгэвртэй гараад тэтгэврээ авч амжихгүй зарим нь одоо эрт нас орж байгаа ийм одоо хохиролтой байна гэдэг ийм шүүмжлэл гарч ирэл да. Одоо нэг 1.2 сая орчим хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Ажил хөдөлмөр эхлээд 3.4 сая хүнээс. За тэрнээс 1.3 сая хүүхдүүд. Тэгэхээр 2 сая 100 мянга орчим хүн үлдчихэж байгааз. Тэрнээс 500 орчим мянган одоо тэтгэвэр авахчтай байна. Энэ бараг сүүлийн 10 жилийн дотор бараг 2 дахин нэмэгдсэн. Одоо 25 жилийн дараа чив тойрог тэтгэврт гарахад 10 хүн тутмын нэг нь өнөөдөр ахмад настан байгаа. Тэр бол 5 хүн тутмын нэг нь ахмад настан болох гэж байна. Энэ Европын улс орнууд тэр дундаж наслалт нэмэгдэнэ гэж юу? Дундаж наслалт нэгдүгürt нэмэгдэнэ, хоёрдугаарт ахмад настай огцом нэмэгдэнэ бид нар. Тэгэхээр бидний үеийнхэн тэтгэврт гараад эхлэхээр яах вэ гэхээр бидний доотлын үеийнхэн бидний тэтгэврийг хариуцуулж байгаа. Тэгэхээр өнөөдөр хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ одоо битээ төлөөч гэж хэлж байгаа нь тэгвэл ирээдүйд энэ хүмүүс тэтгэвргүй болно гэсэн. Ер нь одоо тэтгэврт гараад эргээд эмзэг бүлэгрүүл шилжих юм нөхцөл байдал үүсчихэд байна. Тэтгэврийн наслах нөгөө хүн амынхаа насжилт уртсаж байгаатай яг уялдуулж 3 сар гэж нэмье гэдэг саналыг бол гаргаад байна. Өнөөдөр одоо 1.2 сая хүн шимтгэл төлөө 500 мянган хүнийхээ тэтгэврийг яйдаа гэж яхад ирээдүйн шимтгэл төлөгчд нь улам багасаад тэтгэвэр авагчд нь улам ихсэхээр энийг яаж давах вэ? Яаж давах вэ? Тэхийн тулд одоо авж байгаа хүмүүсийн бидний төлж байгаа шимтгэлийн тэгвэл яг санг яг бодтоор мөнгөжүүлж эхлэх хэрэгтэй байхгүй. Яг сая одоо нэг ордоос хэрвээ хүмүүсийн тэтгэврийн зээлийн санг, тэтгэврийн зээлийг тэгэлж болж байгаа бол тэгвэл нэг ордоосоо бидний тэтгэврийн санг мөнгөжүүлэлттэй. Тийм биз дээ. Хэрвээ энэ бодит мөнгө байгаа бол өвлүүлж бас болно. Өнөөдөр бид нар өвлүүлэхэд нэг хэцүү. Яг бол энэ дэр чинь үр бичигдчихэд байгаа учраас өвлүүлэх юмгүй болчиход байгаа байхгүй. Таны үед бас энэ хууль өөрчлөгдөөд жишээлбэл одоо 20-оос дээш жил одоо хамтарч амьдарсан эхнэр нөхөр хоёрын нэг нь одоо нас барахад тэтгэврийн одоо хэмжээний 20%-ийг нь өвлүүлэх асуудал яригдчихсэн. Энэ одоо хэрэгжээд явж хэрэгжээд эхэлсэн. Энэ бол манай ахмадуудын мань хувьд бас яг нөгөө хамтын тэтгэвэр гэж бид нар бас ярьж ирсэн. Тэ яг энэ нэг том алхмал нь л та. Яг бол бид нар нэгэн төлсөн нь үнэн. За ахаад дээрэс нөгөө түрүүний 2%-ийг мөнгөжүүлж гин гэж хуульчилсан тийм ээ. Тэгэхээр энэ 2%-ийг мөнгөжүүлээд эхлэх юм бол тэрийг бас давхар бид нар өвлүүлнэ. За тэгэхээр бидний хувьд ялангуяа энэ тэтгэврийн сангийнхаа тогтолцоог сайжруулахгүй бол дээрэс нэмээд урт хугацаанд энэ маань дампуурчгүй байдал руу бид нар аваачихгүй бол бас болохгүй. Тэгэхээр 2024 оны 1-р сарын 1-ээс одоо нийгмийн даатгалын шимтгэлийн одоо 2% нь хуримтлал бодиттой мөнгөний хэлбэрээр ингээ хуримтлагдаж эхэлнэ гэд та тийм хууль наашлаад одоо дөнгөж 2 дахь жил рүү ороод хэрэгжиж байна. Гэтэл дараагийн шинэ сайд энх хамгаалалтын сайд бол энэ сангийн алдагт улам нэмэгдээд байна. Тийм учраас одоо түр одоо хойшлуулах асуудал одоо ийм зохицуулт хийхээс аргагүй гэдэг юм тайлбарыг өгөөд эхэллээ шүү дээ. Та энэ дээр юу гэж харах вэ? Хууль бол хууль шүү дээ. Одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол булган туяа гэдэг хүний чин хүсэл биш байхгүй. Энэ бол шимтгэл төлөгч бидний. Одоо өөрөө ч гэсэн шимтгэл төлөгч, би ч шимтгэл төлөгч. Би тэнд ороод бодит мөнгө хармаар шүү дээ. Тэнд бодит мөнгөтэй болж ш би тэрүүнийг жишээлбэл тэтгэврийн наснаас одоо хүрхээс өмнө асуурчвал үр хөвгтүүдтэй өвлүүлмэр шүү дээ. Анх болохоор хүчээр авчаад өгөх болохоор хүндрэлтэй байна, хэцүү байна гэж
ярьж ерөөсө болохгүй шүү дээ. Албан хүчээр авж байгаа нийгмийн дадлын шимтгэлийг ер нь дуртай төлдөг хүн гэж ерөөсө байхгүй. Тэгээд ерөөсө байхгүй. Тэгээд буцаад өгөх болохоор жишээлбэл сая энэ тэтгэврийг бид нар сайн нийгмийн дадлын шинэ хуулиар жил болгон инфляцтай уялдуулж нэмнэ гэдэг тавьсан. Тэгээд хэрэгжүүлэхгүй байгаа шүү. Сая үгүй хэрэгжлгүй яг сая 24 онд инфляцтай уялдуулж нэмсэн. Сая бас нэмсэн. Гэтэ уялдуулж гэдэг нь яг инфляцтай ижлэхэн төвшин гэсэн үг бас биш. Сая та бүхэн хэрэг анзаарсан бол инфляцийн төвшин Монгол банкнаас орж ирсэн мөнгөний бодлого төсвөдөр авч ирсэн тоо хоорондоо ялгаатай байсан. Тий, ялгаатай байсан. За тэгэхээр яг төсөв мөнгөний бодлогонд хоорондоо зөрчилтэй байгаа юм шүү. Одоо тэгэнгүүт нөгөө анхнаасаа ярьж байсан аль альнаасаа инфляцийн төвшин бүр нэмээ гарчлаа шүү дээ. Одоо 12% мөнгөний бодлогын хүүгээ нэмчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ нэрээр дахиад л инфляц үүссэн юм шүү. Одоо бидний хамгийн том яаж байгаа юм энэ 2%-ийг мөнгөжүүлэгч байна уу? Энэ том хууль бол ерөөсө хувь хүний хууль ерөөсө биш. Энэ бол нийт нийгмийн дадлын шимтгэл төлж байгаа одоо төлж байгаа 1.2 сая хүний хүсэл. Өмнө нь төлөөд одоо тэтгэвэр авж байгаа 500 мянган хүний хүсэл. Тэд нар бол бид нар төлснөө үнэн та нар жил болгон бидний цалингаас одоо албатай юм шиг авсан нь үнэн. Тэгээд авчаад дээрэс нэмээ зарим нь банк дээр авчиж эргэлдүүлчихэд одоо өөх болохоор инфляцтай уялдуулахгүйгээр улс төржөөл зарим жил ингээл байхгүй тийм ээ. Тэгэл байхгүй байж байжснаа сонгуульд өгөхөөр нэмдэг, тэтгэвэр нэмдэг тийм байж болохгүй шүү дээ. Харин тийм биз дээ. Энэ 2% харин ч бид нар бага байна. Би жишээлбэл ядаж 5% байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр цаашдаа ерөн зүгээр жил болгон тодорхой хэмжээгээр хуулинд өөрчлөлт оруулаад ч юм уу эсвэл 5% нь одоо бодит мөнгөжүүлэх энэ асуудлыг бас хуульчлах болохгүй юу? 2% бол одоо аль хэдийн хуульчлагдсан. Миний чин хүсэл бол энэ бол жилээс жилд 2% нь эдийн засгийн боломжоор хэрвээ төсөвчөнд хэлэл боломжтой байгаа юм бол тэр нь 2% гэдэг 500-600 орчим тэрүүн төгрөг болж байгаа байхгүй. Зөвхөн 2%. Тэгэхээр бас бага мөнгө биш байгаа ч жилдээ. Тийм тэгэхээр хэрвээ тийм л байгаа юм бол одоо сая жилийн дотор 8 их 80-аар төсөв нэмчихэд яагаад энүүн дээр тэгвэл зохиод байгаа юм тийм үстэй. Тэгвэл 1 их 80-аар нь бидний мөнгийг тэгвэл мөнгөжүүлэлтэй 2% бүр 4% болох л тоо. Тэгээ ингээд мөнгөжүүд эхлэх юм бол эн чинь одоо тэтгэврээ эндээсээ 50-аараа тавиал нөгөө талдаа бидний мөнгийг мөнгөжүүлээд эхлэх юм бол бидний нийгмийн даатгалынхаа санд итгэх шимтгэл төлж байгаа хүмүүс ч гэсэндээ итгэх хамаагүй амархан одоо сайжирна гэсэн үг. Тийм тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол засгийн газрууд одоо энэ нийгмийн даатгалын шимтгэлийн бидний төлсөн мөнгийг одоо санд хоримтлуулж байгаа нэрээр одоо янз бүрийн урсгал зардал элдв хангаан одоо зориулт бусаарч гэсэн зарцуулаад ингээд дуусгачаад өөрийн хоримтлал үүсгэсээр хагаад өнөөдөр 1.4 их 80 төгрөгийн алдагдлал үүсгэж байгаа шүү дээ. Тэгвэл үе үеийн засгийн газрууд ядаж энэ одоо өрнөөсөө багаар төлөөд дуусгах хэрэгтэй. Харин ч одоо энэ асуудлыг бас менежментийг сайжруулах хэрэгтэй гэж харагдана. Би бол одоо ялангуяа улс төрчид заримдаа улс төрчсөн хуулиуд улсын хурлаар их батлуулж энэ сан руу хурууд төрдөг. За энэ бол одоо би тэгээ хэлээд байгаа нийгмийн дадлын сан бол нийт нийгмийн дадлын шимтгэл төлөгчдийн өнөөдөр уурттай ч гэсэндээ шимтгэлээ төлж байгаа хүмүүсийн сан болохоос биш улс төрчдийн улс төр хийдэг сан ерөөсөө биш. Та бүхэн санаж байгаа бол 2012 онд тэтгэврийн шимтгэлээ нөхөн төлөх нь хууль батлагдсан. Өнгөрсөн 11 жилийнхаа шимтгэлийг одоо нөхөж төлж болно гэдэг ингээд ийм хууль. За энэ хуулийн дээр гэж яхад нэг 300-400 тэрбум төгрөг ороод одоо өнөөдөр ихэд бараг 2 их 80 гаруй төгрөгийн тэтгэврийг гарч 600 орчим мянган хүн төлсөн байна. Нөхөж төлөөд. За ингээл ахаад дээрэс нэмээд нөгөө малчны шимтгэлийг бас нөхөн төлөх бас хууль бас батлагдсан. Тэгээ яадгүй гэхээр Монгол улсын хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрэхээр халамжийн тэтгэвэр авдаг хүмүүс болдог. Яг манай хөгшин бэрхшээлтэй иргэдтэй адилхан ингээд одоо тэтгэврийн насанд хүрсэн ямар ч орлого байхгүй гэдээ халамж авахчд болчдөг. Иймэрхүү хуулиудаар ингээд нөхөж төлж болно, ингээд нэвэм минь хөөх юм эрт тэтгэврт гарч болно ч гэдэг юм уу. Ийм хуулиуд яг шударгаар төлж байгаа хүмүүсийн энэ сангаас ингээд авааддаг. Тэр аюу шудрах ус байгаас тань. Яг шударгаар төлсөн хүмүүс нь тэгж авч чадахгүй бухимдаад байгаа байхгүй. Тэгэхээр засгийн газрууд одоо энэ одоо 1.4 их 80-ийн алдагдaltaй байна гэдэг байгаа. Энэ алдагдлаас тодорхой хэмжээгээр өөртөөхөө тэр аваад үржигсэн тэр мөнгийг буцаагаад одоо тэр зээлээ төлөх цаг нь болсон юм биш үү? Ядаж үе шатаагаар төлөх хэрэгтэй юм биш үү? Тэг мөнгөжүүлэх хэрэгтэй юм биш үү? Тэг энийг уг нь сая бид нар яг аминдаа хуульчилсан гол шалтгаан нь бол тэр. За нэгдүгээр ч ерөөсө хүн нэг хуримтлал үүсгэхэд яг тэгдэг шүү дээ. Мэдээж хүнд байсан ч гэсэндээ за яг хуримтлал үүсгэж бодвол за би нэг 5% ядаж мөнгөө цалингаа энэ мөнгийг би аваагүй гэж бодоод цаашаа далд хийе гэдэгтэй адилхан улс бас за энэ одоо энэ удаагийн шимтгэлээс 600 орчим тэрбум төгрөгийг одоо бид нар нэгэн дүгнэх мөнгөнд аваад тэтгэвэр тавиад ингээд одоо үрээ дууссан юм чинь одоо хүмүүсийг энэ нийгэм даатгалын сандаа нийгэм даатгалын шимтгэл төлөхөд уриалахын тулд ядаж гар хүрхгүйгээр далд хийе.
Эх жил 4% болгоё. Тэрний дараагийн жил 6% болгоё гэд ингээд далт хийх хэрэгтэй.